50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугаати 642 литрээр оролцсон. Гурваас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Үндэсний лотерейн нэвтрүүлэг өнөөдрийн дугаар одоо шууд хүрэхэд бэлэн болсон байна. За, хүн болго өөрсдөө тасалбарыг хараа сууж байгаа гэж би найдаж байна. Хэрвээ дөрөвдий тоглож байгаа шүү дээ. Тэгэхээр дөрөвдигийн дарааллыг танилцуулъя. Дөрөвдигийн 3 дугаар зэргийн хонжуур, за 2 дугаар зэргийн хонжуур, за дараа нь 1-р зэргийн хонжуурыг тодруулна. За түүний дараагаар 6-д тоглож байгаа хүмүүс анхаарлаа хандуулаарай. Хамгийн сүүлд буюу 120 сая төгрөгийн тоглож байгаа хүмүүс хамгийн сүүлийн машинд анхаарлаа хандуулаарай гэж хэлье. За ингээд өнөөдрийнхөө тоглолтыг эхлүүлье. Энэ бол дөрөвдигийн 3 дугаар зэргийн хонжуурын 4 тоог бид гаргаж ирэх гэж байна. За хамгийн эхний тоо би бол өөрөө бол тэг байгаасаа гэж бодож байгаа. За ингээд 4 гарч ирээд ингээд би нэг боломжийг алдчихаа. За 4 гэсэн тоо гарч ирлээ. 4. За дөрөвдигээс гарч ирэх энэ тоонуудыг мөн яг дарааллын дагуу таасан байх ёстой шүү та. Яг дарааллын дагуу таасан байх ёстой. Хэрвээ та зөв тааж чадах юм бол таны тавьсан 500-аас дээш төгрөгийн бооцоо 500 дахин үржигдэнэ гэдгийг та мартаж болохгүй. За 2 дахь бөмбөлөг 4. За дараагийнх нь хэд байх нь бүгд хамтдаа харъя хүлээцгээе тийм ээ. Дараагийнх нь буюу 3 дахь бөмбөлөг 6 4 7 6 та тасалбар борлуулж байгаа газар очиод яг энэ бүглэх хэсгийг хараад өөрийнхөө хэдэн ч хувилбарыг одоо бичиж болно. За тэгээд хувилбараа бичихийн хажуугаар мөн бооцооны дүн болоод 500-аас дээш төгрөг байх ёстой. За ярьж байгаа хооронд хамгийн сүүлийн тоо гарч ирлээ. Энэ бол 5. За дөрөвдигийн 3 дугаар зэргийн хонжуураас гарч ирсэн 4 тоог та бүхэндээ дахиад нэг танилцуулъя. 4 7 6 5. Дөрөвдигийн 3 дугаар зэргийн хонжуурын машинаас эдгээр 4 тоо гарч ирлээ. За харин одоо бүгд хамтдаа дөрөвдигийн 2 дугаар зэргийн машинаас гарч ирэх 4 бөмбөлгийг харъя. Хэд гисэн тоог агуулсан байх нь. Нийтдээ энэ 40 бөмбөлөг байгаа. Тэгээс 9 хүртэлх 40 бөмбөлөг байгаа. За хамгийн ихнийх нь 5. 2 дахь бөмбөлөг 5-ын бөмбөлөг баа. За 2 дахь бөмбөлөг маань 7. 2 дахь бөмбөлөг нь 7. За дараагийн бөмбөлөг хоолоод аль хизээ ороод ирлээ. Тэг гэсэн бөмбөлөг байна. Энэ бөмбөлөг гарч ирэх нь үгүй бүгд хамтдаа харж байна. Энэ ер нь баг гараад ирэх болов гэж би дотроо бодож байна. За тэг 5 7 тэг. За хамгийн сүүлийн бөмбөлөг. Хамгийн сүүлийн буюу дөрөвдигийн 2 дугаар зэргийн хонжуурыг тодруулах хамгийн сүүлийн бөмбөлөг 2. 5 7 тэг 2. 5 7 тэг 2. За яг энэхүү тооны тоог бичээд та өөрийнхөө бооцоог тавьсан бол таны бооцоо 1000 дахин үржигдэнэ. За дөрөвдигийн 1-р зэргийн хонжуурыг тодруулах гэж байна. Хэрвээ та эндээс энэхүү машинаас гарч ирэх 4 бөмбөлгийг дарааллын дагуу таагаад 500-аас дээш төгрөгийн бооцоо тавьсан бол таны бооцоо хаанч байхгүйгээр өсөх болно. Энэ бол 2000 дахин өсөх тухай ярьж байгаа. За ингээд мөн адилхан зарчмаар явагдсан 4 бөмбөлөг гарч ирнэ. Нийтдээ энд тэгээс 9 хүртэлх 40 бөмбөлөг маань байгаа. За хамгийн ихнийх 2. Хэрвээ та 2 гэж бөглсөн бол анхаарлаа баг зэрэг хандуулаарай. 2 бол. За дараагийнх нь хэд байх нь вэ? Дараагийн бөмбөлөг буюу 2 дахь бөмбөлөг 4. 2 4.
өнгөрсөн удаагийн нэвтрүүлгээр 6 дигээр тоглосон. За яг уу төр байж байгаа танилцуулъя. 9 2 4 9 2 4 9 2 4 9. За хамгийн сүүлийн тоо хэд байх нь? 8 2 4 9 8 2 4 9 8. За өнгөрсөн 7 хоногт 50 саяын жакпотоор тоглосон уян гах маань хамгийн өндөр яг энэ одоо 6 дигийн хамгийн өндрийн яг дараагийнх нь хамгийн өндөр нь бол мэдээж 50 сая төгрөг. 5 тоо дараалалж таавал яг дараалсан 5 тоогийн тааж чадах юм бол та сая 500 мянган төгрөг хожих байгаа. Тэгээд уян гах маань өөрийнхөө 6 одоо тоог нэг л дугаар бүгэлсэн, нэг л удаа бүгэлсэн байгаа. Их сонирхолтой, их хацтай. Тэгээд сая 500 мянган төгрөг хожсныг бас санах хэрэгтэй болов гэж бодож байна. За энд бол нийтдээ тгээс 9 хүртэлх 60 бөмбөлөг байгаа. Тэг 6 ширхэг, 1 6 ширхэг, 2 6 ширхэг байх нь шүү. За хамгийн ихнийх нь 2. Хамгийн ихнийх нь 2. За дараагийн бөмбөлөг 50 саяг хожиж шүү дээ. Зургуулангийн яг дарааллаа таачих юм бол. За дараагийнх нь 4 2 4 дараа таач 50 мянган төгрөг хожих хэрэгтэй болсон байгаа. За 5 дахь бөмбөлөг. За 2 дандаа тэгш тоонууд гарч ирж байгааг манайхан үзэгч маань анзаарж байгаа. 2. За энэ 5-ыг тавлангийн яг дарааллаа таацсан байгаа бол та сая 500 мянган төгрөг хожих гэсэн. За хамгийн сүүлийн бөмбөлөг тэгш тоо байх нь сондгоотой байх нь. Тэгш тоо. За 6 дигээс гарч ирсэн бүх тоонууд бүгдөө тэгш тоо байлаа. Дахиад эхнээс нь хэлье. 2 4 8 2 2 4 2 4 8 2 2 4. За өнөөдрийн буюу ер нь үндэсний лотерейн хамгийн өндөр одоо хонжуур хожиж болох машиныг ажилуулах гэж байна. Нийтдээ бид 25 бөмбөлөг гаргаж ирэхээс одоо нилээдгүй олныг гаргаад ирсэн. Одоо ерөөсөө олоох үлдсэн. За ингээд энэхүү хамгийн сүүлийн 7 бөмбөлгөө гаргаж ирэх машин ажилуулъя. За 6 ди дээр тоонуудыг яг дарааллын дагуу таах хэрэгтэй бол 120 сая жакпот дээр арай өөр. Та эндээс гарч ирэх тоонуудыг дараалал харгалцахгүйгээр эхний 6 тоог тааж чадах юм бол 120 сая төгрөг таних шүү. За эхнийх нь 2 байна. Эхнийх нь 2 байна. Дараагийнх нь 15 байна. 15 байна. Хэрвээ та энэ эхний гарч ирэх 6 бөмбөлгөөс яг дараалал харгалцахгүйгээр 5-ын таасан байх юм бол та 900 мянган төгрөгийн шагнал хожно. За 37 гэсэн тоо гарч ирсэн байна. 37 гэсэн тоотой бөмбөлөг гараад ирсэн байна. 2 15 37 28 28 28 яг энэ дөрвөн бал харгалцахгүйгээр та таацсан байгаа бол 20 мянган төгрөгтэй гэсэн үг. За энэ 5 тоог дараалал харгалцахгүй та таасан бол түрүүний хэдээдсэн 900 мянган төгрөгийг хоцсон байгаа. За 12 сая төгрөг хожих бас боломж энд байгаа. Юу вэ гэхээр зэрэг за 30 эхний 6 яг энэ 6-ыг л зургуулангийн таах юм бол та 120 сая төгрөгтэй гэсэн үг шүү дээ. Одоо 7 дахь бөмбөлөг буюу бидний ярьдгаар бонус бөмбөлөг гарч ирэх гэж байна. 41 Өнгөрсөн 7 хоногт би нэг зүйлийг санджлаа. Өнгөрсөн 7 хоногт хамгийн ихнийх нь бөмбөлөг 1, сүүлийнх нь 42 байсан. За харин өнөөдрийнх мэдгүй ягаад ч тэг таарсан нэгийн яг дараагийнх 42-ийн яг уртлын тоо гарч ирсэн байна. За 2 15 37 28 12 30 41 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. За 41-ийг оролцуулахгүйгээр яг 41-ийг ингэж хаагаад 41-ийг оролцуулахгүйгээр эхний 6 бөмбөлгөөс дараалал харгалцахгүй та хэрвээ 5 бөмбөлгийн таагаад
5 бөмбөлгийг таагаад одоо энэ эдийг ингээ хаачих. Энэ 41 гэсэн бөмбөлөг буюу бонус бөмбөлөгтэй нийлээд 6 бөмбөлөг одоо бөмбөлгийн тоог та чадсан бол та 12 сая төгрөг хожсон гэсэн үг шүү. За, тасалбаруудаа аягуулсан хараарай. Сайхан амарцгаагаарай. Маргааш дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Баяртай. 50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Пати 642 литрээр оролцсон. Гурваас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.